За нөгөө нэг юу лээ бууган намд гэн манад байна булга гэдэг шиг адилхан нэг салбар байгаад 2 3 хууль байгаа юм чинь та нар хоорондоо нийлүүлээд тэгээд бид нар ярилцаад болох л үүдээ. Өөр өөр асуудлаар нэгдэж байгаа юм чинь. Тэгэхээр за би яг саяны ярьж байгаа сэдвтэй холбож хэллээ. За ер нь бол яг энэ хууль дээр бол хөндөд байгаа хамгийн том проблем нь одоогийн байгаа асуудлыг тоймолцсон байгаа байхгүй юу? Манай эрүүл мэндийн тогтолцоо өнөөдөр эмч төвтэй, эмнэлэг төвтэй, нарийн мэрэгчлэр рүүгээ чиглэлсэн. Ор барилга тоноод хөрөмжийг чадвах гэж хардаг. Эмч өвчтөн гэж хардаг. Тэгээд өвчнийг эмчилдэг гэдэг. Тэгээд одоо эмчилнэ гэдэг юм ба. За хүний нөөцөд тооцохоор дандаа тоогоор тооцдог. Тэдэн мянган хүн тутам тэдэн эмч одоо эмч байна суулгч байна гэдэг. Үүний үр дүнд өнөөдөр юу байгаа вэ гэхээр 3 дугаар шатлал дээр хамаг ачаалал овоорцсон. Тэгээд өрхийн эрүүл мэндийн төвийн анхан шатны чадамжийн сул сувилагч болон эмчийн туслах мэрэгчлүүдийн бие даасан эрх аягуусал байгаа. Бие даах шийдвэр гарах. Бүр нэмэгдээд нийгмийн ажилтан сэтгэл зүйч буюу нөгөө одоо туслах нийгмийн эрүүл мэндийн салбарын хүмүүсийнх нь тоо хүний нөөц аяга дутагдaltaй байгаа. Архаг өвчтөй хүмүүс хамгийн олон. Тэгсэн мөртлөө тэд нар үргэлжлээд эмчлэгдэхгүй. Эмнэлгээс ямар ч байсан амиа авруулаад эмчилгээ хийлгээ гараа явлаа хааж газар байхгүй. Энэ дунд нь өвчтөн өөрөө төөрж байгаа юм л тогтолцоод. Тэгээ энийг ямар ч байсан зэгцлэх гээд байгаа юм байна гэж чинь. За тэгээ зэгцлэх байхдаа бид нар энийг хүн төвтэй загвар гэдэг рүү аваачих нэ. За тэгвэл хүн төвтэй загвар гэдэг чинь юу вэ гэхээр хамгийн том шилжилт нь хүний нөөцийн философи байгаа байхгүй юу? Өнөөдөр эрүүл мэндийн салбарын гол нь эмч гэж яриад байгаа байхгүй юу? Эмч шийдвэр гаргана гэд. Гэтэл эмч өвчнийг эмчлэх асуудлыг шийдэд хажууд нь тэр хүний сэтгэл зүй эмчилгээний дараах эдгэрэлт монголоор бол одоо гам байрна гэдэг шиг тий. Тэр цочмог үеийн сэргээн заслын асуудал энэ дээр яригдах гэдэг шүү дээ. Тэгэхээр би энд байгаа эрүүл мэндийн яамныхаас 3 зүйлийг тодруулъя. Хүний нөөцийн тооцоолол шилжилтийн төлөвлөгөө яаж хийсэн бэ? Анхан шатн дээр. 2-дугаарт одоогийн байдлаар урьдчилаад ямар дэд бүтцийг төлөвлөж байгаа. Жишээлбэл бид нар өмнө нь ярьж ирсэн тий. Discharge планыхаа тооцоо төлөвлөгөө гаргасан уу? За 3-дугаарт энэ хуулиар өөрөг сум баг тосгоны эрүүл мэндийн байгууллагын бүтэц үйл ажиллагааны стандартад хэдийн хэмжээний өөрчлөлт гаргахаар тооцоолол гаргасан бэ гэдэг энэ 3 асуултыг тодруулъя. За, ажлын хэсгээс эрүүл мэндийн яамнаас хариулъя. За, хууль санаагчдад хариулах юм уу? За, тэгвэл гамаа гişүү хариулъя. За яг асуултаа хариултаа бэлтжих хооронд ярьж илээ. Юу энэ дээр манай хууль мэдээж одоо яг хүний нөөцийг бол шууд те заалтаар бол зохицуулахгүй. Юуг харин зохицуулж байгаа вэ гэхээр зэрэг эрүүл мэндийн яамнаас төрийн захиргааны байгууллаас нийслэлийн одоо засгийн одоо юу засаг захиргааны нэгжээс байнгын одоо нөгөө needs assessment буюу нэгдүгürt эрүүл мэндийн одоо яг бодит хэрэгцээний судалгааг дандаа гаргаж байна. За тэрэн дээр нэмээд хүний нөөцийн бодит судалгааг байнга гаргаж байна. Тэгээд тэр хүний эрүүл мэндийнх нь бодит хэрэгцээнд тулгуурласан нөөц гэдэгт нь хүн нь орно, эмчин, сувилагч, эмч сувилагчийн харилцаа одоо тэгээд урт удаан хугацаанд тусламж үйлчилгээ авах ёстой хүмүүс бол тэдгээрийнх дээрс нь одоо сэтгэл зүйч нар ч юм уу нийгмийн ажилтан эдгээрийг яг одоо төлөвлөж одоо хуучин Семашкогоор ярих юм бол Семашко ч маш ойлгомжтой байлж төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засаг 5 жилийн хугацаанд маш хатуугаар төрөөс бодлоготойгоор за тэнд тэдэн малчин амьдрна. Тэнд тэдэн эмнэлэг барина. Тэдэн эмч тэдэн сувилагч ажиллана. Тийм учраас хотоос хөдөө рүү хүн оруулж ирдэг, хөдөөгөөс хот руу оруулдаг. Бүгдийн 5 жилдээ төлөвлөдөг байсан те. Энэ нь одоо өвчлөлийн бүтцэж өөрчлөлтлөө нөхцөл эдийн засгийн байдал ч өөрчлөгдлөө нийгэм эдийн засаг өөрчлөгдсөнтэй холбоотой бид нар энэнийг юугаар тооцоолж байгаа гэхээр одоо ерөөсөө л дэлхийн нийтээрээ хийдэг юм бол health needs assessment буюу эрүүл мэндийн бодит хэрэгцээг тулгуурласан судалгаан дээр бүх нөөцөө төвлөрүүлж бүх асуудлыг тодорхой, ойлгомжтой, тоонд суралсан evidence based ийм мэдээлэлтэй болж байгаа. Тэгэхгүй бид нар одоо асуудлаа дагаж дандаа явдаг. Кор гарлаа гингүүл гинтхэн баахан мөнгө төлөвлөл баахан асуудал үүсэл. Эсвэл одоо ямар шүлхий гарлаа гингүүтэл тэнд сайдын багцаас тэдэн төгрөг гэл ингэ явчихдаг те. Одоо ийм асуудал байхгүй төлөвлөгөөтэй, тооцоотой тэр нь бодит хэрэгцээнд хангагдсан, үүндээ тулгуурласан нөөцөө татцсан юм байж ах бэлтгэл ажилтай байна гэсэн юм гол суурь зохицуултаа хийж өгч. За
энтэй мөн холбоотойгоор түрүүн discharge plan гэж сая Саранчулуун гишүүн ярьлаа л да. Discharge plan ч гэсэн яг манай одоо нэгдмэл тогтолцооны нэг гол суурь үзүүлэлт болж. Одоо яадаг вөхөр нэг хүн очиод эмнэлэг тусламж үйлчилгээ үзүүлээд жишээлбэл мэс заслын хэллээ түүтээ хүлээд хариуллаа. Тэнгүүд тэр хүн очиод гарлаа эмнэлэг мөнгө оншин хамааралтай бүлгээр авлаа тэгэл тэр хүн мартагдчих жоохгүй. Мэдээлэл нь ч орхигдно, хүн ч хаягдана, тэр хүн цаашаага яах юм бүү мэд. Одоо энэ нэгдмэл тогтолцооныхоо хүрээнд энэ хүн эмнэлгээсээ гарлаа. Буцаад нийгэм эдийн засагтаа дасан зохицох хүртэл тэр сэргээн засах те сэтгэл зүйн бэлтгэл хөгжлийн бэрхшээлийн асуудлыг шийдэх буцаад нийгэмд сайн муу булимэний гайгүй нөхцөлтэй болон болтол энэ системээ дагсан санхүүжил мэдээлэлээ дагсан энэ системийг бий болгосноор таны нөгөө ярьдаг discharge plan-ыг бас энэгээр адрес их боломж юу л одоо зохицуулах боломж нь гарч байгаа. За энэ дээр манай юу яамнаас бас нэмж хариулах хүмүүс хариулъя те. За ажлын хэсгээс 3 номерын микрофон. Эрүүл мэндийн яамны бодлого төлөлтийн газрын дарга байна. Саранчлан гишүүний асуултанд хариулъя. За тэгэхээр бидний хувьд бол анхан шатны тусламж үйлчилгээ буюу өрхийн эрүүл мэндийн төв дээр одоо одоогийн байдлаар бол 1800-аас одоо 2000 иргэнд одоо нэг эмч оногдож байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 0.1-р тогтоолоор бид бүхэн энэ бүхнийг өөрчлөөд 1000 хүн 1000-1500 иргэнд одоо нэг эмч оногдох энэ тооцооллыг гаргаад байгаа. Тэгэхээр эмч сувлагч оногдох энэ тооцооллыг гаргаж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол одоо 1500 орчим одоо иргэнд нэг эмчтэй болох юм бол даруй биднэрт 330 гаруй эмч шаардлагатай байгаа даа. 1000 хүн амд бол нэг эмчтэй болоход 1099 одоо эмч шаардлагатай гэсэн юм тооцооллыг гаргаад бид бүхэн одоо өрхийн эрүүл мэндийн дүрмэндээ бас өөрчлөлт оруулахаар. За Саранчлан гишүүн тодруулах уу? За Саранчлан гишүүн тодруулъя. Тийм өрхтөр тэгээд одоо нийгмийн ажилтан, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сэргээн засахын чиглэлийн үйлчилгээ одоо хэрэггүй юу? Яг зөвхөн эмчийн тоог яриад байгаа лээ. Бусад энэ хуулийн дээр дурддагдж байгаа. Одоо энгийн та нарын хэлдгээр те бид нар бүгдээрээ ярьдаг цочмогдөө үе болох хүнд өвчлөл эмчилгээний дараах эхний 6 сар илүү одоо сайн эмчилгээ авсан хүний насталт амьдралын чанар сайн байгаа бүгдээрээ мэдчихэж байгаа шүү дээ. Тэр нь ганцхан эмч биш шүү дээ. Тэр эмчээс гадна бусад үйлчлэгээ үзүүлдэг эрүүл мэндийн мэрэгчлэнүүд байна шүү дээ. Тэр хүмүүсийн тооцоог л яасан бэ гэж асуугаад шүү дээ. Хоёрдугаар асуулт сум тосгоны эрүүл мэндийн байгууллагын бүтэц үйл ажиллагааны стандарт дээр ямар шиг хэмжээний өөрчлөлт гарах вэ? Энэ тооцооллыг надад танилцуулж өгөөч ээ. За 4 номерын микрофон. За Саранчлан гишүүний асуултанд хариулъя. Сум өрх тосгоны эрүүл стандартыг шинжилгээ явцад явж байна. Шинжилгээг бол сумын эрүүл мэндийн холбоо болон ажлын хэсэг гараад эрүүл мэндийн амтаа гараад бидэнд бол одоо ирүүлсэн байгаа. Тэг бид нэр стандартын хэмжил зүйн газартай хамтран ажиллаж байгаа. Энд гол нь орцод суурилсан биш, ялангуяа гарцад процесс суурилсан байдлаар стандартыг хийхээр одоо ажиллаж байгаа. Гол асуудал энд тааны хэлсэнчлэн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудаар ажилладаг хүний нөөц маань ганцхан эмчээс бус зөндөө олон мэрэгчлэнүүдээс хамааралтай байгаа. Түүн дотор ялангуяа нийгмийн эрүүл мэнд болоо сэргээн засах хөдөлгөөн засалчийн хэрэгцээ бол шаардлага өндөр байгаа. Гэтэл одоо үндсэндээ анхан шатны эрүүл мэндийн байгууллагаар ажиллаж байгаа эмч мэрэгчлэн гэж байгаа хүн эмч сувилагчл байгаад байдаг. Эмч нь бол бакалаврын зэрэг төгссөн эмч голдуу 27% нь уламжлалт анагаах ухааны мэрэгжил төгссөн эмчнэр байгаад байгаа учраас бид нар энд сургалтын бодлоготой уялдуулах нөгөө талаасаа бас одоо мэрэгчлэнүүдийг. За Саранчлан гишүүн тодруулъя. Өрхийн эмнэлгийн дарга нь юм уу? Одоо эн чинь хагас хувь компани шүү дээ, хувьцат компани тий. Тэгэхээр энэ эмнэлгийн дүрм стандарт дээр дарган заавал эмч хүн байна гэдэг энэ заалт гэдэг юм. Энийг ер нь өөрчлөх юм уу тий? За тэгээд тэр бүтэц үйл ажиллагааны стандартыг бүгдээр мэдчихэж байгаа шүү дээ. Дотор нь хідэн совилогч, энэ хөдөлгөөн засалч болон эмчээс бусад мэрэгчлэнүүд одоо хийх юм бэ? Хэрвээ кейс даах юм бол энэ дээр ямар тооцоолол гарах юм бэ? Тэрэн дээр л хариулт авмаар хаа. За 4 номерын микрофон хариулъя.
За түрүүн хэлсэнчлэн эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоор 1500 орчим одоо иргэнд нэг одоо эмч гэдэгтэй адилхан өөрөөр хэлбэл анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг хооронд нь интеграц хийх, ялангуяа жижигрүүлэх эсвэл томрох, хоорондоо гэрээ байгуулах, ялангуяа одоо биднэрт хүний нөөцийн дутагдaltaй байгаа сэргээн засгийн хөдөлгөөн засалч нарыг одоо болон сэргээн засгийн эмч нарыг одоо гэрээгээр ажилуулах болон тэтгэвртэй гарсан дотор болон хүүхэд их бархан эмч нарыг одоо гэрээгээр 7 хоногт цагаар ажилуулах гэх мэтчлэн боломжийг бүрдүүлэхээр үндсэн болон гэрээт ажилтнуудыг бүрдүүлэхээр дүрмдээ тусгаж байгаа. Тэгжээж энэ хүний нөөцийг чадахжуулахгүй бол яг өнөөдрийн нөхцлөөр бол болохгүй байгаа. За дүрмийг одоо бид нар боловсруулад одоо тойрох чинь түүн дээр бол дүрмдэр одоо өрхийн эмнэлгийн дарга нь яг эмч байна гэдэг бол байдгийг халж байгаа гэсэн үг ээ. За хууль санаачлагч нэмэлтээр хариулъя. Тэг яг одоо саран чулуун гишүүний юм том зургаар мэдээж нэг хууль одоо бүх асуудлыг бүх тооцооллыг гаргаад яахгүй учраас эрүүл мэндийн яамнаас асуугаад байна. Зөвхөн хууль дээр яаж зохицуулт орсон бэ гэхээр зэрэг хот хөдөөгөөс үл хамааран хаана байж байгаагаас үл хамааран гэсэн үг шүү дээ. Нөө эргэтгэж одоо үйлчлэгийг үзүүлнэ гэснээрээ өрх сум тусганы төв, за өрхийн эрүүл мэндийн төв за зарим тохиолдолд одоо нөгөө сумын нэгдсэн эмнэлгүүд чинь анхдагч болон хоёр дахь шатлалыг аль алийн тусламж үйлчлэгийг нөгөө юунасаа болоод онцлогоосоо олж хийж байгаа. За мэдээж нөгөө эрүүл мэндийг үнэлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, онцлох, эмчлэх, хянах, хөнгөвчлөх тусламж үйлчлэгийг хүргэнэ гэдэг нөгөө эрүүл мэндийн гол зүйл заалт функшн бол хуульдаа нэгнгүү зохицуултаа орж байгаа. За гишүүд асуулт асууж